Та ер нь хэр хадам ээж вэ? Тэгээ одоо яхад нэг төгс нэг perfect grammar гэдэг шиг нөгөө төгс хадам ээж шиг бас байж чаддгүй маа нөгөө хоолунд хийгээл ингээл үйлчлээл тий. Манай хадам ээж чинь бүрстэ намайг очиход бүр бөмбөрүүлээ ачдаг байхгүй. Тэгж бол чадахгүй. Ерөнхийдөө бол ажил нь ингээ хөглөрж байна. Одоо тэгээд залуучууд хөөхтүүд өөрсдөө шүүрх юм шүүрээд идээд өөрсдөө олоод идвэл хоол нь бол байждаг. Тэгээд ерөнхийдөө бол тэгээд их үйлчлээд ээж чаддаг хадам ээж бол биш. Тэгтээ нөгөө нэг амьдралд нь оролцоол, элдв юм ярилцаал, тэргээд гисэнгүү, энийгээ ингэсэнгүү ингээл тэгээд байхыг бас хүсдэг. Гадаа намар болсон байна ариуна. Тэгээд айгүй их гоё мод шаарлаад миний туртай улирал ер нь эхлээд монголчуудын ч гэсэн бас туртай улирал нь бас хэлж байгаа бах тий нөгөө хурим найрын сар гэдэг үстэй 8 сарыг тэгээд 9 сарыг уу 8-аас одоо 8 сараас бараг эхлүүлээл хормын юмнууд эхлээл 10 сар хүртэл бараг явагддаг байх гэж бодож чинь тэгээд шинэ амьдрал эхэлж байгаа шинэ хосоо төрж байгаа тэгээд яг энэний талаараа нэг чухал хүнтэй нэг гоё сэдвээр ярих гад сууж ин тэгээд тэрийг танилцуулах уу. За тэгэхээр хүлээлгийн өрөөний энэ удаагийн дугаарт маш их хүндтэй зочин бит хоёр урилгыг авч одоо бас хүлээлгийн өрөөнд орж ирээд сууж ийн. Тэгэхээр би одоо яг аль одоо гуншингийн төрүүлж хэлдэм билээ гэж бас гайхаа сууж ийн л да. Одоо яг нөгөө жолонгоо өөрчлөлт төсвийн багийн тэргүүн те. Тэгээ одоо улс төрчгүн те сайд бас албан тушаал хийж явж исэн гэдэг айгүй олон одоо энэ хүнийг яг тодорхойлох зүйл маш их байна л да. Гэхдээ би яг өнөөдөр бол зүгээр л яг оюун гэрлэгч байгаа урилаа гэж хэлмээр байна. Ягаад тэгэхээр зэрэг оюун гэрлэгээ хийлэн гүтгэн болгол баг тий шууд мэдж байгаа болохоор тэгээ сайн байна оюун гэрлэгчээ. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Хүлээлт өрөөндөө өрсөнд баярлалаа хүүхдүүд ээ. Хэрэг сандарч та бит хоёр одоо нэг юм секс ярддаг хоёр хүүхд таныг ингээд подкастнда өрсөн чинь та юу гэж бодсон бэ хамгийн түрүүнд? Үгүй ер сандрахгүй байна. Ямар л бол ямар сэдвэр ярина штэ. Тэгээд энэ удаагийн дугаарт бид гур болохоор зэрэг ардчилсан хадам ээж гэдэг сэдвээр ярих гэж байгаа. Тэгээд ер нь яагаад заавал ардчилсан гэж тодтогж байгаа вэ гэхээр ер нь зүгээр одоо одоогийн үеийн те яг орчин үеийн хадам ээж бас яг ямархуу хандлага одоо үзүүлэлтийн хүрэгдүүдтэй одоо бэрдээ те. Тэгэхээр тэр өнцгөөс нь бас илүү нээлттэй одоо ярилцаасаа гэж таныг хүсэж байгаа. Тэгээд та гоё чөлөөтэй бүх юма ярихад бэлнэ үү? Ядаргаад бэм басаад тийм. За бүх юма гэж хотлон амлаад явах тий. Боломжийн хэмжээнд ярихад бэлэн. Та ер нь ингэхэд хадам ээжтэй мүү? Би хадам ээжтэй байж үзсэн. За. Тийм, гэхдээ би нөгөө нэг миний амьдрал болохоор зэрэг бас тийм салсан байгаа. Гэхдээ ер нь бол хадам ээжтэй байж үзсэн. Манай заяагийн хувьд бол арай үзэг баг тий. Одоо юу гэдэг хадам яг ээжтэй болж үзээгүй. Хадам нөгөө ээжийн өмнөх нэг үе ядэн штэ. Найз залуугийн ээж. Найз залуугийн ээж гэж одоо хадам ээж гэхэр чинь арай болохгүй болчоод одоо юу гэдэг ирээдүйн хадам ээжтэй байж үзээ тэгээд болсон байгаа. Тэгээ ер нь бол яг бүрэн хадам ээжтэй бол байж үзээгүй. Хадам ээж гэхээр юу бодогч юм хамгийн сөрөнд? Нөгөө нэг дууны өглөө шууд бодогдож байна л да. Хадам ээжээс холхон бай. Хүмүүс чинь ер нь бол нэг тийм амар. Тийм дуу байд юм уу? Байд шүү дээ. Нөгөө хадам ээжээс холхон бай. Мах гэдэг дуу тийм үү? Тэгээд хамгийн түрүүнд одоо миний асуух гэж байгаа асуулт гэх юм бол та мэдээж өөрөө хадам ээжтэй байж үзсэн одоо байгаа байх тий. Хамгийн эхлээд бэр болж ороход ямар байсан бэ? Хадам ээж одоо ямар хандлага үзүүлсэн бэ? Оюутан байхдаа би нөхөртөөгөө мөрөнд байж байгаа шүү дээ. Тэгсэн чинь манай одоо ирээдүйн хадам ээж маань хөдөө цэцэрлэг гэдэг суманд байсан байгаа байхгүй юу? Тэгээ манай нөхөр нэг удаа намайг тэгсэн. Хоёлоо өнөөдөр нэг онгоцоор нисэж үзэх үү гэдэг нисгэж байсан байхгүй. Тэрээс намайг би чамайг онгоцоор авч нисмээр энэ чи онгоцоор надтай нисэж очиж үзэж нэг газар очиж үзэх үү гэдэхгүй юу. Тэгэхээр би хаашаа явж байгаагаа мэдэхгүй тэгэл онгоцонд ороод суугаал явсан. Тэгсэн чинь намайг нэг юу ч гэсэн чи нэг 2 хүнд золгож магадгүй нэг 10 төгрөг авчаарай гэдгсэн байхгүй юу. 3 төгрөг чилөө нэг тийм нэг золгоодны мөнгө манай хөсгөлийн чинь мөнгө барь золгодсон шүү дээ. Тэгээд чинь золгоодны мөнгө авчаараа нэг 2 хүнд золгож магадгүй гэлтгсэн байхгүй юу. Тэгэл би тухайн үед би 3 төгрөг авсан уу 5 төгрөг авсан. Ямар ч 10 төгрөглөө хүрээг өмдөг. Тэгээ би тийм мөнгө авч очиод нөгөө атсан чинь цэцэрлэг суманд онгоц буусан чинь мотоциклтай нэг залуу ирсэн байсан. Тэр залуу шууд мотоциклаа манай нөхөрт өгөөл
би тэр мотоцикл дээр нөхөртөгөө сундлаад тэр онгоцыг тэнд нөгөө дараагийн зорчигчтой авч явах хооронд нь бит хоёр сумын төвөр мотоциклаар давхиал нэг сумын төвийн хамгийн хойдлын нэг хашаатай айлд очдөг байхгүй. Тэгээ орсон чинь нэг настай ээж аав хоёр суужсэн бас нэг өөр нэг жоохон дунд насны залуухан нэг эмэгтэй суужсэн. Тэгсэн чинь намайг орсон чинь манай нөхрийг үнсээл тэгснээл алив миний охин гэл надад тэгсэн чинь шал танихгүй наа миний охин гэл яа үнсгэл ингээл ирсэн чинь би сандраал нөгөө нэг 3 төгрөгөөчлөө 5 төгрөгөөчлөө барайл ингээл нэг тэр ээж аав хоёрт нь үнсэлчээ тэгээ би тэр нөхрийнхээ ээж аавд ирж байгаагаа тэгж мэдсэн байхгүй. Яг манай нөхөртэй адилхан царайтай ээж. Тэгээд арай нэг тийм өндөр те арай танихгүй царайтай аав. Тэгээд айгуу гоё айл. Нэг сайхан зантай айл орсон ч л их овоос юм 5-аар 4, аягаар 4 овоос юм гурал мөрл мах цах бүх юм овоос амар овгор тийм лавшаа надаа хийж өгвөл тэрнээ гоё амттай. Тэг ямар их хоол вэ гэж би хоолыг идэж барахгүй сандраал ерөөсөө хүс гоочил. Тэгэл ари гэж хоолыг идчихэл тэгээ ийдсэн чинь намайг яг явахад за миний охин гэл надаа ингээ 10 төгрөг архитаа ингээ хийж гисэн байхгүй. Тэгээ би 10 төгрөгийг барьчаал архийг нуучаал жоохон амсчаал тэгэл буцаал гараа явахтай бүрстэ хүйс гоожоод гарахтаа бүр юу гэж хэлэхээ мэдэхгүй баяртай ээжээ гэж хэлж чадахгүй их ч яа гэж хэлж чадахгүй тэгэл яваач нэг за баяртай гэл тэгэл гарсан. Тэгээ нөр тэр ам дотор тэр ээж аав энэ гэдэг үг өрөөсөө орж ирэх болоогүй. Тийм байхад намайг авчиж танилцуулсан. Тэгсэн хойд нь би дахиад хөрөдөхгүй яадаа их жинхэнэ утгаараа бэрн болох гэд хойд нь хөрөөдөрсөн чинь намайг хойд нь 100 нэрсэн чинь охиндоо стандар ээж нь дээл хийгээ тавьчихсан гэдэг харин яг гоё юм дээл хийгээ тавьсан. Энийг өмсөд үзгэсэн чинь амар гоё тийм надад бүр яг таарсан. Айгуу тийм гоё хоргоо моргоо эмжээртэй гоё дээл хийгээ тавьчихсан даун дээл. Тэгээд би бүх намайг дөнгөж хараад өнгөрсөн мөртлөө яг тааруулаад дээл хийчих юм байна. Яасаа айхтар юм бэ гэж харжсэн. Манай хадам ээжийг Пилжээ гэдэг байхгүй юу? Манай хадам аавыг Лүндө өргөцсөн гэдэг хүн байсан. Тэгээд манай нөхрийг Бат Эрдэнэ гэдэг хүн байсан. Тэгээд манай нөгөө Пилжээ ээж Лүндө өргөцсөн аав хоёр бол үнэхээр сайхан өгсчүүлсэн. Тэр хадам ээж маань одоо сая 2016 онд билүү 15 онд л өнгөрсөн. Тэр болтол одоо тэр болтол би хадам ээждэг амар сайхан харьцаатай байсан. Тэгээд манай нөхөр одоо энэ Жеф биш үү? Манай Жеф миний дээр одоо анхны хадам ээжийг perfect grandma гэж хэлдэг байхгүй юу? Төгс эмээ гэж нэрлэдэг. Тэгэл ерөөсө миний амьдралд юу л тохиолдол нь хадам ээж цог. Тэгэл би чинь дараа нь тэгэл охиныхоо автаа сууж байгаа, дараа нь Жефтэй сууж байгаа. Тэгээ миний амьдралд юу л тохиолдол нь унаж босно бүх юмд манай ээж цог. Яг миний төрсөн ээж шиг байж байгаа л тэгэл өнгөрсөн. Би ч гэсэн яг өнгөртөл нь яг төрсөн охин шиг нь байж байгаа л өнгөрсөн. Ямар гоё түүхээ тий. Харин тий. Хадам ээж бэр хоёр гэхэрл зэн яа чиний хэлдгээр нэг жоохон таарамжгүй харилцаатай байдаг гэсэн тохиолдлууд нэг хичим шиг байгаад идэг штэ. Гэтэл яг оюун гэрэл хичээв болохоор зэрэг бүр амар дотн тий юм айгуу гоё сайхан ярьдаг. Тим хадам ээжтэй байж байна гэж бодсон чи бүр ямар гоё. Тэгээ би нөгөө анхны хадам ээж тийм гоё төгс хадам ээж таарсан учраас ерөөсөө хүний хадам ээж ийм байх хэвээр ийм гоё байх хэвээр. Хүүхдээ орж ирэхэд ингээл яг бэр хөргөнөө орж ирэхэд яг л ингээл ээжчг нь ах хэвээр гэдэг бүр тийм ойлголт авцсан. Тэгээд би ч гэсэн ер нь одоо нэг тийм л хадам ээж бай гэж боддөө шүү дээ. Та ер нь хэр хадам ээж вэ? Та өөрийгөө яг юу гэж боддог вэ? Та хөргөнтэй гэсэн тий? Хөргөнтэй. Гэхдээ одоо яхад нэг төгс нөгөө нэг perfect grandma гэдэг шиг нөгөө төгс хадам ээж шиг бас байж чаддгүй маа нөгөө хоолунд хийгээл ингээл үйлчлээл тий. Манай хадам ээж чинь бүрстэ намайг очиход бүр бөмбөрүүлээ ачдаг байхгүй. Тэгж бол чадахгүй. Ерөнхийдөө бол ажил нь ингээ хөглөрж байна. Одоо тэгээд залуучууд хүүхдүүд өөрсдөө шүүрх юм шүүрээд идээд өөрсдөө олоод идвэл хоол нь бол байждаг. Тэгээд ерөнхийдөө бол тэгээд их үйлчлээд ээж чаддаг хадам ээж бол биш. Тэгтээ нөгөө нэг амьдралд нь оролцоол, элдв юм ярилцаал, тэргээ тэгсэнгүү, энийгээ ингэсэнгүү ингээл тэгээд байхыг бас хүсдэг. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө ижил тэнцүү харьцаатай гэх юм уу тийм хадам ээж л болж байгаа шүү. Нөгөө юу надад яг юу сонирхолтой санагдаж байна л да. Хадам ээжийн шалгуур гэж одоо танд одоо байсан уу гэдэг. Хөргөн чинь ингээл анх орж ирэхэд за харъя одоо юу гэдэг нэг тийм шинжээ гэсэн одоо тийм шалгуур ер нь байсан уу эсвэл окей манай охины сонгосон сонголт гэдэг одоо
Гэтэл нэг ээж гэдэг юм байгаа ш цаана. Тийм байсан уу? Гэхдээ хамгийн гол шалгуур бол ерөөсөө л миний охин аз жаргалтай байна уу? Миний хүү аз жаргалтай байна уу гэдэл одоо хүүхдүүдийн нүдийг харах бол миний хамгийн том шалгуур гэж бодож байна. Зүгээр тэр хүн сайн хүн үү, муу хүн үү гэж харахаасаа илүү манай хүүхэд тий яг хажуудаа байхад аз жаргалтай тэр хань ижлээ олж өгөө юу гэж харах чинь л миний хамгийн том шалгуур гэж бодож байна шүү дээ. Тэгэл би одоо ингээл охиныгоо гэрэлтэй л амар аз жаргалтай байхаар нь за миний охин зөв сонголт хийсэн байх гэж бодвол тэгэл хийчихдэг шүү дээ. Шалгуур гэснээс нөгөө бэр тавигдах шалгуур, хүргэн тавигдах шалгуур хоёр өөр үү таны хувьд? Эсвэл одоо ерөнхийдөө ямар ч өөр биш. Тий өөр биш. Надад бол ерөөсө хүүхдүүд маань аз жаргалтай байна уу гэдгийг харах нь л өөрөө одоо хамгийн том шалгуур. Тэгээд тэр өөртөө тэр аз жаргалаа яаж бүү болгох нь тэдний өөрсдөө нь асуудал байхгүй. Тийм учраас нэг тэгж эрэгтэй хүн бол ингэж хүнийг одоо хань болох хэвээр, эмэгтэй хүн бол ингэжээж хань болох хэвээр тэр гэсэн тийм нэг хүүсээр ялгсан шалгуур ерөөсөө байхгүй. Яг юм таньшиг юм олон хадам ээжүүдийг ер нь бол бүтээмээр юм. Би болгомоор Монголд ингээд юу гэдэг айгүй бит хоёрлоо бас мессеж ирсэн байхгүй ингээд бид нар ингээд хадам ээжтэйгээ цуг амьдардаг одоо хадмуудтайгаа цуг амьдардаг ингээд айгүй хэцүү байдаг. Би одоо хадам ээжтэйгээ яаж ярилцах мэдгүй байна ч юм уу те яг яах вэ ингээд юм айгүй хэцүү байна гэж ирдэг байхгүй. Тэгээд тийм үед бит хоёр ингээд яг бид хоёр чинь ярилцаад үзээ тий. Харин тий. Тэгжил зөвлөж чаддаг байхгүй бит хоёроо. Гэтэл яг нөгөө өөртөө бит хоёр хадам ээж байж үзег болохоор зэрэг бас ямар хандлага гаргахаа мэдэхгүй болохоор магадгүй гэж хариулдаг баг. Таны хувьд танаас хүн тэгж асуувал та юу гэж хариулах вэ? Би ч ерөөс ямар ч асуудалгүйгээр л буу халаас суучдаг шүү дээ. Өрөнтэй бол. Тэгээд ерөөс огонтой ч гэсэн тусад нь буу халжч болж байна. Хамтан ч буу халжч болж байна. Ер нь тэгэл их л хоорондоо ярилцаал, ажил төрлөөч ярилцаал, амьдрал ахуйгаа яаж зохицуулж байгааг нь сонсоол. Тэгэл сонирхолтой зүйлд нь сонирхож байгаа юм цог сонирхоол. Тэгэл байдэн шүү дээ. Тэгээд би ерөөхдөө одоо хүүхдүүдтэй ярихад бол надад ямар ч асуудал байдгүй. Одоо охин хоёртой бол ярихад бол ерөөсөө тийм нэг насны зөрөө мөрөний асуудал байхгүй. Яг тэрийгэл ингээл хөргөн бэрдэ гаргана л гэж боддөө шүү дээ. Тэгээд ялгаа байхгүй. Өөртөө нээлттэй байгаал байх юм бол би үүдээс нь нээлттэй байж чадчих байгаа учраас тэгэл асуудал гарвал ярилцчихна л гэж бодоод байдаг шүү дээ. Гэхдээ нөгөө нэг яг нэг хосод хоорондоо зохицуулах хэрэгтэй асуудал бол би зохицуулахгүй шүү дээ. Яг ч би дундуур нь орж болохгүй шүү дээ. Би хэдий нээлттэй байлаа гэд хос хоёр хоорондоо зохицуулах асуудал руу бол би ерөөсөө ордгоо. Манай одоо буруу одоо нэр хүндийг одоо хадам гэдэг нэр хүндийг нэг буруугаар би болгоод байгаа нэг гол дутагдал бол юу вэ гэж боддгоо гэхээр ерөөсө хос хоёр хоорондоо зохицуулах хэрэгтэй асуудал руу гурав дахь читгээд орохыг л болохгүй гэж бодоод байдгийг. Тэгээд хэрвээ тэгж оролцох хадам ээж юм бол онцгүй. Тийм учраас би бол хүүхдүүдтэйгээ нээлттэй байдаг ч гэсэн за энэ хүүхдийн маань те эхнэртэйгээ юм нөхөртөөгөө ярих хэрэгтэй асуудлыг би хамаагүй ярьж болохгүй шүү гэдгийг бол аюу сайн мэддэг. Нөгөө оролцох асуудал, оролцохгүй байх асуудал гэдгээ бас яг өөр мэдрэх хэрэгтэй юм шиг байна тий. Тий, тэрийгэ мэдэх хэрэгтэй. Гэхдээ нөгөө монголчууд ч ер нь нэг тийм хадамсаг хүмүүс биш үү одоо юу гэдэг гадаад хүмүүс ингээ ажиглаад хахад Монголд л ер нь нэг тийм хадам ээж, хадам аавтайгаа очисон, хамт амьдарсан гэж бодглохлоор уг нь нэг талаараа айгүй тийм асуудалгүй сэдв баймаар байгаа байхгүй одоо юу гэдэг. Тий анхнаасаа л тийм байсан бид нар нэг гэртээ одоо нэг дошин дээр одоо нэг хэсэг дээр ингээ амьдарцгааж исэн хүмүүс айгүй гоё аж аргалтай амьдармаар байгаа байхгүй юу. Тэгээ Европуудыг одоо ингээ гадаадуудыг харахлаар чинь ингээ ер нь бол хадмуудаас ингээл ер нь хол болчдөг шүү дээ. Баяраар л нэг уулздаг. Тийм баяраар нэг уулздаг ч юм уу. Тэгээд ингээ бодохоор яагаад заавал Монголд ингээд асуудал үүсээд байна гэдгийг гайхаад байгаа хгүй. Хадам ээж бэр энэ төр гэсэн тийм нэг хүнд харилцаа байна шүү дээ. Тэр бүх улсад байдгийг. Тэр чинь ерөөсө бүх улсад байдгийг. Ерөөсө бүх улсын нөгөө комеди шоу, бүх улсын нөгөө фэшн шоу онгонд бүх тэрэнд нь хадам гэж ордог байхгүй. Тэгээд хадам дандаа хамгийн муу нэртэй байдаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө нэг альч одоо оронд тэр үндэстэй ястын ялгахгүйгээр хадмууд бол ерөнхийдөө өөрийнхөө хүүхдийг илүү өмөрөх гэд эхлэхээр л бурууддаг байхгүй. Тэгэхээр өөрийнхөө хүүхдийг илүү өмөрөөл хос хоёрын хоорондоо ярих хэвээр юмыг дундуур нь орж ярьж мараал. Тэгэл ирэхээр л бурууддаг л та. Тийм. Ер нь бол би бас нөгөө одоо гадаад хүнтэй гэрэлцсэн байж байгаа шүү дээ тийм.
Тэгээ ингээд нэг Америк хүүхдүүд нь байгаа шүү дээ манай Джефи. Тэд нар чинь бас манай монголчуудыг бас амар ямар чадмууд байх юм бэлээ гэж бодож айгу ингээд харж байгаа шүү дээ. Тэгээ сэжиг хинүүдээр эхлээд харжсан байгаа шүү дээ. Тэгээ хоёр хүүхэд нь хоёлаа Монголд ирж үзчихэд аав харин хаа очиж айгу айтайхан хадмуудтай болсон. Манай аав энтертэй танилцсныхаа дараагаар ёо манай аав маань харин гайгу айлтай ходорг болцсон билээ бид нар гээд тэгээд тайвшраад буцацгаасан гэсэн айгу нийттэй. Та энэ асуултанд хариулахгүй жиж магадгүй. Гэхдээ хариулаасаа гэж бодож байна. Одоо ингээд нөгөө гадаад хүргэн одоо боллоо гэдэг ч юм эсвэл гадаад хүнтэй суулаа гэхээр зэрэг яг хүмүүс яаж хүлээж авсан нэг сонирн байна л да. Гэрийнхэн одоо яг эргээр хүлээж авсан уу, сөргөөр хүлээж авсан уу? Ямар хандлага үзүүлсэн бол? Манай аав бол төсөөлөхгүй байсан. Тэгтээ манай аав бол за энэ оюнгэрл гэдэг энэ хоёр хүүхдэд дагуулсан энэ ганц бие эмэгтэйд бол монгол хүн олдгоосоо өнгөрлөө гэдэг ингээ буугаад өгсөн байсан юм байна лээ. Тийм учраас манай аав за чийл болж ирэл болно гэсэн. Тэгэхээр зэрэг эрэгч биш сөрөгч биш тэгж хүлээж авсан. Их гадаад хөргөнтэй болчлоо энтергээ баярлсан хүн бол нэг байхгүй. Гэхдээ ер нь бол ихтэй нэг тэгж гадаад болчлоо гэдэг ингээд дургуутсан бараг байхгүй. Парк байхгүй. Нэг хоёр байсан гэсэн үг. Гэхдээ тэр нэг хоёр хүнийгээ дараа нь тэгэл манай зэв чи өөрөө очиод уяатсан л та. За. Энэ зэв чи бараг монгол хүн шиг юм биш үү. Тэгэл өөрөө очиод уяатсан л та. Бид хоёр нэг гадаад залуутай суусны монгол эмэгтэйтэй бас ярьцлага хийсэн байхгүй. Тэгээд тэр үед болохоор зэрэг ярьжсэн тэр эмэгтэй маань нөгөө аав нь тий гадаад одоо нөхөртэй болжоо гэдгийг сонсоод гэрээхээ одоо буудангийн уртад 3 шөнө 3 өдөр ерөөсө хөдөлгөөн ус уусан гинэ эсэргүүцэл зарлж. Тэгээд сүүлдээ эмнэлэг түргэгдэж тий эмнэлэг түргэгдээ түргнээр яваад дууссан. Тэгээд аргагүй их зөвшөөрсөн гэжсэн байхгүй. Тэгэхээр нөгөө нэг яг одоо юу гэдэг юм бас бусад хүмүүстэй яг яаж хүлээж авд юм бэ? Одоо манайхаас нэг тэгдэг штеп гадаад хүнтэй суулаа гэхээр нэг тийм эргээр хүлээж авах нь арай цөөн тий. Тэгээд яг тэр утгаар асуусан юм байгаа. Яг хүмүүсийг яаж хүлээж авч ирсэн бол гэдэг. Гэхдээ уул нь ер нь хүүхдийнхээ тэр сонголтыг нэлээд сайхан тайван хүлээж аваад за энэ бол миний амьдрал ш, энэ хүн тусдаа амьдралтай, энэ хүний амьдрал өөрийнхөө жамаар явна гэдгийг анханасаа хүлээн зөвшөөрчүүл нөгөө хадмууд нөгөө муу хадан болохгүй айгүй хүлээн зөвшөөрсөн сайн хадан болно шүү дээ. Тэгээ сайн хадан болохын ер нь эхний даваа бол охин буюу хүүгийнхаа сонголтыг хүлээн зөвшөөрөх. Тэр сонголтыг хүлээн зөвшөөрчээж дараа нь тэр чинь жинкнээр хадан болно шүү дээ. Тэгэхээр тэр сонголтыг хүлээн зөвшөөрөх бол зарим хүнд бас жоохон хэцүү байдаг гэж магадгүй. Тэгэхээр сонголт хүлээн зөвшөөрөхөд зүрх сэтгэл нь хэцүү байгаа хүмүүс бол жоохон уртаа мсгал аваад тайвшраад за энэ бол миний амьдрал шүү, өөр хүний амьдрал шүү, өөр хүний амьдрал шүү. Энэ өөр хүн чинь өөрөө амьдралаа сонгодог эрхтэй шүү, эрхтэй гэд. Ингээд дотроос сайхан бодчих хэрэгтэй. Тэгэх юм бол хүүхдийнхээ эрхийг аягүй сайн хүндлээд тэгээд юу авах вэ гэж боддتي. Аз жаргалтай амьдрахад нь туслах байх л гэж боддتي. Би бол хүүхдүүдийнхээ сонголтыг бүр ингээд сонгоогүй байхад нь хүлээн зөвшөөрчдөг хүн байхгүй юу. Тэг одоо бүр огт сонгоогүй байхад нь хүнээ бүр олоогүй байхад нь л хоёуланд нь хилчдэг. За ямар хүнтэй сонгоно тэрий чинь би хүлээн зөвшөөрнө гэдэг. Би бол хүүхдүүдээгээ баг сонголтоо хийх тухай бодоочгүй байхад нь хүлээн зөвшөөрчдөг. Тэгээ нөгөө дотроо за хинтээ сул тэрнтэй нь хүлээн зөвшөөрнө гэдэг ингээд бодцохоор би чи хинтээ ч асуудал тулгархгүй байгаа байхгүй юу. Тийм байсан те нэрээ. Зүгээр л аваад иргээд лээ та аваад тэр подкастн дээр л хийж байгаа. Өөртөө л аз жаргалтай байдаг байхгүй. Саяхандаа нэг одоо өнгөрсөн жил шиг санагдаж байна. Facebook-ээр нэг Twitter-ээр нэг бүү юм болоод байгаагүй нөгөө 3 хүүтэй ээжийн зүгээс ингэж хэлж ин гэдэг ч юм уу те. Нэг ах гэрт нь нөгөө бэр нь орж ирэхэд ороо ороочихгүй ядаж тэгээ аяг тав угаачихгүй энэ гэсэн нэг тийм юм явж байсан. Та бас харж амтсан болоогүй болоо. Тэгээ тэр үед би бодож ирсэн. Ер нь яагаад заавал те нэг юм ахын асуудалт нэг юм ач холбогдол өгөөд идэх юм болоо. Тэр хүн заавал одоо юу гэдэг ажилтаа одоо юу гэдэг хүнд нэг жоохон ядарсан үе байж болно шүү дээ. Заавал өглөө одоо 7-д босоод хадан мэж бижтэй цай мэ чанаж өгөөл байхаараа сайн бэр юм уу? Эсвэл одоо юу гэдэг тэгээ хүүгийн бас баймаар гэж болно шүү дээ. Одоо юу гэдэг жишээлбэл би хааштай л хүнтэй суугаа тэр хүний одоо ингээд амьдралаа цаашдаа аваад явна. Заавал хадмандаа очиод би одоо хоолыг шаардлага байгаа мó ч юм уу. Би бол тэгж боддог байхгүй. Тэгээ би өмнөх найзлуудаагаа тэгж анх үерхтэй хэлсэн би бол ингээд хоол хийж өгөхгүй. Уучлаарай би ингээд чадахгүй тий. Би анханасаа ингээд жоох ирэх хүссэн. Тэгээд
би яг чамтай хоёул ингээ хамт амьдрал би бол чамайг бөмбөрүүлнэ. Бөмбөрүүлсэн юм уу? Өөрөө хоол хэлгэж үзээр байгаа таарсан. Тэгээд тэгж хэлээд би юусоо гэрт нь очиж хийдэг байсан байхгүй. Одоо хадмидаа ч юм уу очихлаараа би ингээд яг ингээл гоё сууж байгаа л ой хоол идчихэл гоё яриа өрнүүлчихэл тэгээ явчихдаг байсан. Тэгээ ээж гэж би нөгөө хэлдэг байсан нөгөө яг ээж болоогүй болохоор хүнийг бас тэгж хэлэх чинь болохгүй шүү дээ. Тэгээд тэгж бодоод тэг хийдэг байсан. Тэгээд тэрэн дээр яг таны бодол. Энэ бол ёстой ч биш, ёсгүй ч биш. Ер нь бол хүн нэгэнт одоо тэг айгүй хичээл зүтгэл бол гарах хэрэгтэй гэдгийг хоёр талаасаа. Нэг талаасаа бол хадам ээж хүүхдүүдийгээ аль болохоор амьдрал руу н оролцохгүй мөртлөө хүүхдүүдийн амьдрал тустай үйл хийж үг хэлж тэг үг болон үйлдэлээрээ одоо үлгэрлэж байгаа яасан сайхан юм бэ гэж бодох тийм нөхцөлийг үүсгэхэд хүн сэтгэл гарах хэрэгтэй. А нөгөө талаасаа бэр болон хүргэн айлд шинээр одоо бүл нэмээд хүрээд ирсэн юм чинь тэр айлдаа бас сэтгэл гарах хэрэгтэй. Гэхдээ сэтгэлээ яаж гаргах вэ гэдэг чинь хүн хүнийх өөр зарим нь хурж ирээд гоё цэцгийг услаад өгчөж болно. Зарим нь ирсэн үедээ те хоолцоо хийлцээд өгчөж болно. Зарим нь зүгээр хоолцоонд орох завгүй байх юм бол ядахтаа те одоо ямар нэгэн аргаар хөөрхөн сэтгэл гаргачих болно. Тэгээд тэр сэтгэл нь юу ч хийж болно. Тэгэхээр зэрэг хүүхэд ингээл бүл хүн нэмэгдээл ороод ирэнгүүт энэ хүн нэмэгдснээрээ манай бүлд ийм одоо оролцоо ороод ирлээ. Ямар сайхан юм бэ? Хүн нэмэгч ийм сайхан билүү гэж бодох тийм нөгөө бодлыг хүнд төрүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр зэрэг хүн нэмчээд ямар ч ажил хийхгүй гэсэн мөртлөө зүгээр л одоо бөөн ажил зардал нэмээл ах юм бол тэр айлд бас дараатай. Хүн нэмлээ гэхэд нэмэр нэмнэ гэдэг чинь аюу гоё юм байдаг байхгүй. Тийм учраас би хүмүүсийг бол нэг бүгд хадам байжтай цай чанж өг, бүгд хоол хий гэж нэг урайлах нь хаашаа ингэхтэй тэр хүний чадах нэмэр гэдэг бол тэр айлыг баясгадаг л байхгүй. Тийм учраас тэр айлын хүн болгоны сэтгэл зүг баясгах юмыг тэр хүн бодож олох л хэвээр. Тэгээд тэр нь өөрөө юу ч хийж болно. Ямар гоё зүг вэ? Тэрийг нөгөө оролцоо гэдэг байгаа байхгүй тийм. Манай хөргөнийг бямжоо гэдэг байхгүй. Би болохоор ингээ хөргөнийг ингээл хурж ирээл бас нэгдүгээр тэр охинтой амьдарч байхдаа тэр өөрөө аягүй сайхан би эндээ ажилтаа төрөлтөө нэмэртэй байдаг. Гэхдээ манад хурж ирчингүүтээ бас ингээл зүгээр суухгүй ингээд ганц нэг юм ингээл үргэлцөөл энэ төр өчгөр чи би бөө баярлдаг. Өө эрэгтэй хөхд гэрт орж ирсэн гэсэнтэй миний нөгөө хүнд даахгүйсэн том усыг өргөөд өгчлөө энэ төр гэж би чинь бөө баярлдаг байхгүй. Тийм жижиг юмд хүн баярлдаг байхгүй. За манайхаа сая сонсч аваарэ. Тэгээ нөгөө хадам ээжүүд ч одоо ааштай эмэгтэй хүн юм чинь нөгөө жоох юмд уярдан юм шиг байгаа. Ер нь ингээд юм хаяа уцтаад ч юм уу те ээж та одоо би бол ээж гэдгүүлсэн л та одоо юу гэдэг та ингээ хоёул нэг гадуур гарч кофе уух ч юм уу те ингээл нэг хэлжингүүд нөгөө хүн чинь ингээд гэл тэгэл би тэр айлд очиж заавал аяг угаах хэрэг болчихж байгаа байхгүй өөрийгөө авраа гарчиж байгаа байхгүй айгуу сэмхээ. Тэгээ тиймэрхүү юм дэр нэг юм жоохон уяраадаг сэтгэлээр нь одоо сэтгэлийн ингэж яадаг баясуулдаг баймаар юм шиг байгаа. Гэтэ худлаа биш ээ. Одоо юу гэх юм бэ? Худлагаас жихнээс зүгээр тэр хүн сэтгэл үлдээхийн тулд хийж байгаа үйлдэл бол тийм ээ гэж би бол бодож байна. Зөв үнэн сэтгэлээсээ тий. Яг үнэ. Үннээсээ л тэгэл нэг хичээхгүйгээр тэгсэн мөртлөө яг байгаагаараа л хүнд нэмэртэй байна гэдэг чинь гоё байхгүй. Би бол одоо жишээлбэл хэдийгээр манай хадам ээж намайг амар бөмбөрүүлдэг байсан ч гэсэн би хөдөө хадам ээж дээр очихоор шовтон л ээж гоё хоол хийчих юм бол ээж бид бол аяг нь угаачих гээл тий. Совтон л нэг өөрөө нэг нэмэр болох гэж үзчихдэг л байсан л да. Тэгэл очихдоо танд юу авч очих вэ? Юу авч очих вэ гэж та хүсэж байгаа юм авч очих гээл цагаан сар өнтер болох чинь би Улаанбаатараас одоо 30 жилийн турш би ч одоо бэр байлаа шүү дээ. 30 жилийн турш бэр байхдаа цагаан сар болгоноор ээжтэй мөнгөний явуулаад ээж одоо хэдэн хүн ирэхин танаад өстой яахын хэр зэрэг зардал хэрэгтэй болж байгаа за гээл мөнгө зардлыг явуулаад тэгэл хэдийгээр хүүн айгүй хар багаасаа өнгөрцөн ч гэсэндээ одоо би бэрэн те бэлэвсэрч үлдсэн бэрэн цагаан сараар нь ингээд зардлаар нь таслахгүй ингээд 30 жил болохоор нутаг оронд хүртэл бэрээрээ гайхуулаад манай хадам ээж айгүй хөөрхөн. Тэгэл намайг очихлаар манай хүсгэлийн цэцэрлэг сумынхаа алтан нутгийн бэр гэдэг дууг надад дуулж өгдөг. Би өөр сонсохороо л уйлдаг. Тэгэл би ингээд цэцэрлэгт байсаг ял очихоор одоо би ч улс төрд хөдөө орон нутагт нэр дэвшээл ингээд очиход ч бүр айгүй хөөрхөн. Алтан нутгийн бэр гэдэг дуу гэж миний сонгуулийн кампанид ажил дээр манай тэр хадамтлах ирж дуулж молж өгөөл манай сумынхан чинь тэр чигээрээ надад дуулж өгөөл би бүр амар нулимс гармаар. Тэгээ хамгийн гоё нь тийм гоё
хадам талтай байхаар нэг гоё нэгэл би ногоо нүдэн лам номынхаа нээлтээр тийш очсон байхгүй юу хөвсгөлийн цэцэрлэгт. Тэгээ очсон чинь ногоо нүдэн ламыг ингээд нээлтийн арга хэмжээг хийгээл дуугаа дуулаад ном уншлахнуудаа уншаал номноосоо хэсэг мэсгээ уншчаал ингээл за одоо ингээ номын худалдаа эхэллээ гэсэн чинь нэг ч хүн ном худалдаж авахгүй байхгүй юу. Тэгэхээр за өстө нэг ч хүн авахгүй байна да гэж бодвол хурайдаа гэж юмаа хурайдаа гэж бодвол хүлээгээл нэг ч хүн ном авдаг. Тэгэхээр би за манай цэцэрлэгийнхэн ч яг сайхан алга ташд юм байна, сайхан болцд юм байна. Тэгээ нэг ч хүн ном авахгүй юм байна да. Хөрх юм өстө мөнгө төгрөгөл муутай байгаа юм байна да гэж бодвол номоо хурайдаа гэл за одоо хин ч авахгүй юм чи хурай гэж бүгдээрээ гэл манай багийнх номоо ингээл захаасаа ингээл хураагаал гэсэн чинь гинт амар уртаа очир үсчдэг байхгүй ном авахгүй хүмүүс чи аавна гэл бие нэгэ хүлээгээдсэн байж тэгэл тэггүй юу тэгээ бие нэгэ хүлээгээл нэг нь төрүүлж авахгүй болохоор л бос нь очирлахгүй байсан байх та гэж бодоод тэгэл нэгийг аваад эхлэнгүүт ингээл бүгдээрээ авчдаг байхгүй тэгээ тэр 77 ном борлцдог байхгүй. Тэр зааланд нэг 100 хүн байсан баг. Тэгэхэд 77 ном борлцдог байхгүй. Би тэгэнгүүт хүүх ямар хүн ном авчваа гэж хадам ээжийн дараа нь ороо нэрчээл ээж танаа сонгогч та хаашаа нэгийг авахгүй болохоор бүгдээр ном авдгүй маашин. Яагаад гинт очирлоод болсон бэ? Нэг ч ном авахгүй ээжснаа гэсэн чинь ээж тэгж. Үгүй харин манай тэр чиний хуралд оролцож байсан хүнээс нэг 2 хүнээ бушуухан гараад цалингийн зээл аваад ир гэж гаргаад тэгээ 2 хүнийхэн цалин банкын дээр очиж авахулчаад цалингийн зээл авахулчаад тэрийг бүгдээрээ сэвхэн ханцанд ороо би эндээ өгөөс тэгээ бүгдээрээ очирцсан юм байлаа гэсэн. Тэгсэн чинь 2 3 хүний тийм цалингийн зээл сум даяараа цалингийн зээл авсан 2 хүн сум даяараа мөнгөө зээлүүлээд тэгээд бүгдээрээ миний номноос авсан. Ойногийн номноос бүгд авна шүү гэдэг ингээд айл олгоо авсан гэдэг чи айгүй хөөрхөн. Тийм сэтгэл гардыг байлаа. Би болохоор ерөөсөө л хадам талынхаа хүүхдүүдийг гэртээ байлгадаг, хадам ээжтэй цагаан сар эдшийг алдахгүй залгуулдаг. Тэгэл бэлэвсэрсэн мөртлөө 30 жил хадам ээжтэй амар үнж охин шиг байсан гэд нутагтаа бол амар хадам талынхаа нутагтаа айгүй нэр хүндтэй л бийсэн. Гэтэ тэр нөгөө анхны юу айгүй танд айгүй гоо сэтгэл үлдээсэн бах тий одоо хэрвээ таныг тэгэж дөнгөж анх орж байхад тэр хадам ээж одоо хадам аав тэгэж гой сайхан хүлээж аваагүй байсан бол тэр өдрөөс хойш одоо бас өөрч байх байсан биш одоо хадам ээж нь ингээл ороод ирэх үзэхэлзэл одоо юу хүн дагуулад ирсэн мэрсэн ингээл хүүгээ тэгэж бас загинсан бол бас нэг арай ондоо байсан байх гэж би бас яг бодож суун. Тийм бах тэ нэрээ. Харин тий. Тийм. Манай ээж хадам ээж юусэн анх орохдол миний охин гэл үнссэн. Тэгэл би ерөөсөө намайг танилцуулж амжаагүй байхад угаасаа манай нөхөр ярьсан байсан юм билээ. Тэгэл өөс миний охин гэл үнсээд басан. Тэгээд ерөөсөө л тэгэл нэг анханасаа л хадам ээж гэдэг хүнийг ингээл зүгээр хайлал хүлээгээд авчт юм байна гэдэг л тийм л ойлголттой л ах гэр болсон шүү дээ. Сайн нөгөө ногоо нүдэн лам тий номын талаар ярьсных одоо бүр асуухгүй чадахгүй наа мэдэж байна. Асуух чаашаа. Тий ногоо нүдэн лам 60 цагаан энэ хоёр дээр маш сайхан секси сцены тухай гардаг. Оо яа. Тэрийг уншиж байхдаа тий секси тухай подкаст ч одоо нөгөө тий тэр сайхан зүйлийн талаар асуухгүй бас өнгөрч болохгүй байх гэж бодож чинь тэгээд тэр дүрслэлийг бүр яаж ингэж гаргасан бэ гэмээр энэ нүдэнд хагдтал бууж исэн бохгүй. Одоо нөгөө хөхөн үлийн үднэр те хөл нүцгэн гүйжчихэл тэр ч одоо хоол хийж байгаа шүү дээ. Тэрийг та яг одоо яг буулгаж бичиж суухтаа яг яаж төсөөлж исэн бэ гэдэг их сонирн байна. Ер нь бол зохиолч нар бол хувийн амьдралаас айгүй иш татдаг шүү дээ. Тэгсэн манай нөхөр тэгсэн аахгүй энэ чулуунчи баасан хоёрын энэ арай л өнөмшлгүй болчихсон гэхгүй. Тэрийг бичснээ дараа тэгэхээр би наа чи өнөмшлтэй гэсэн байхгүй. Тийм үү монголчууд ингэж чаддаг юм уу гэсэн. За ингэдэг юм аа. Чи зүгээр наатайгаа зүгээр л засаатах нөгөө гэж нэг үг үсэг юмнуудаа Жефферд сулж байгаа шүү дээ. Наадхан чи өнөмшлгүй юм байхгүй ийм болдгийн гэсэн чинь Жефф тэгсэн чи чи тэг яг тэгж үтсэн юм уу гэж Жефф тэггүй. Тэгсэн чи гэдэг Монгол хүнд ийм байдаг юм а тэгэл болоо гэж үтсэн гэдэг. Ном дээр чинь тэгж байгаа шүү дээ. Бодит амьдралаас сэдвүүлүү гэж байгаа шүү дээ. Зарим юм чинь айгүйх зарим юм чинь бодит амьдрал дээр байгаа шүү. Тэгээ манай намын нэг залуу ер нь миний номыг уншиж нэг тийм оюнграл бичсэн юм чинь гэдэг ерөөсөө уншихгүй байсан юм байна л да. Оюнграл бичсэн юм чинь заваргал юул бичээ айж гэж бодоод тоохгүй байсан юм байна л да. Тэгсэн чинь хөш
оюун гэрэл бичсэн юм чинь ингээд чамааг тоохгүй номыг ч уншихгүй гэсэн чинь бист айгуугаа юмнаас хоцрох шахсан байлаа шүү дээ. Тэр ном дэр чинь тэр асуудлыг чи ямар гоё бичсэн бэ гэсэн. Гайгүй ичдэг юм байлаа шүү тэр асуудал. Гэхдээ би энэ дээр бол нэлээд амбицлог бичсэн. Ер нь бол тэр эротик хэсгүүдийг бол нэлээд амбицлог бичсэн. Яагаад амбиц гаргасан бэ гэхээр Монголын уран зохиолыг дандаа эрэгтэй хүмүүс бичижсэн байдаг. Ялангуяа одоо романуудыг. Тэгээ романуудыг эрэгтэй хүн бичихтэй дандаа одоо нэг хайр дурлал, секстэй эсхийг дандаа эрэгтэй хүний өнцгөөс бичсэн байдаг. Одоо та нар ингээл бус номнуудыг ингээл уншаал эротик хэсгийг уншаараа дандаа л тим томгор хөхтөө ийм юмтай гэдэг дандаа ингээд эмэгтэй хүнийг нөгөө нэг дүрсэлж бичснээр эрэгтэй хүн яаж үйлдэл хийсэн бэ гэдэг тухай байдаг байхгүй. А би болохоор ямар амбиц гаргасан бэ гэхээр эмэгтэй хүн юу мэдэрдэг. Эмэгтэй хүнд тэр нь яаж орж ирдээ, яаж таашаал өгдгийг тэрийг бичээ гэж бодож би бичсэн байхгүй. Тэгэхээр зэрэг ер нь эмэгтэй хүний өнцгөөс зоримог энэ одоо яг энийг бол зоримог гаргах хэрэгтэй гэж бодож би тийм зоримог дүрслэлүүдийг оруулсан байдгийн. Тэгээд тэр дүрслэлүүд бол хүмүүст айгүй таалагддаг. Гэхдээ нөгөө нэг номын чинь бас эрэгтэй хүн, эмэгтэй хүн бүгд уншиж байгаа юм чинь тэрэн дотор эрэгтэй хүний өнцгөөс мэдэрж байгаа мэдрэмж, эмэгтэй хүний өнцгөөс мэдэрж байгаа мэдрэмж чи аль хослуулж оруулах хэрэгтэй шүү дээ. Тэгээд би хослуулаад оруулсан л да. Гэхдээ манай нөхөр бүр дандаа ажигладаг байхгүй тэр хэсгийг бичлээ. Илүү нарийн намайг шалгадаг байхгүй. Илүү нарийн ингээд оролцдог байхгүй. Тэгснэ нөгөө амгийн анх нөгөө баасан синтем хоёрын нөгөө майхан дотор ажиллаж байгаа. Даах одоо онгон охинтой баасаа ажиллаж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр хэсгийг бичсэн чинь анхны драфт нь ерөөсөө зүгээр л баасан хүсэнгүүт синтем хувцас тайлцдаг байхгүй юу? Бүр анхны одоо ноорг тэгсэн чинь Жеф тэгсээ хөш оюуна чи онгон бахтай ингээ хувцас тайлцсан юм уу? Чи ичиж мичээгүй юу гэдгсэн чи би нэрээ ичнэ юм бэ гэдэг чинь мартцсан байна. Тэрийг нөгөө би бичихтэй таг мартцсан заяа. Онгон байсныгаа таг мартцсан. Нэр онгон охин чинь өөрөө хувцас тайлдаггүй шүү дээ. Саадуул чинь тайлж өгдөө шүү дээ. Би мартчих гэдэг. Тэгээ би мартчих гэдэг. Тэгээ дахин шинээр үтсэн шүү тэр хэсгийг. Тэгсэн чинь Жеф уншихтаа айгүй ингээ хянж уншиж байгаа байхгүй. Яг юм байдаг үз. Монголд яг юм байдаг үз гэдэг. Тэр хэсгийг бол би бүр яг нөгөө нэг би бас ээжтэйгээ нэлээд нээлттэй харилцаалтай л да. Тэгээд ээжтэйгээ дараа нь ярилцчихсэн. Ээж энэ та секс системийг уншдаа гэх. Ээж би уншсаа гэх. Тэгээ баха инээлдэж нэгэдэг төсөөлж баг деталь яриад байгаа юм биш үү те. Тэгээд би бодсон. Ер нь зүгээр одоо яг нөгөө нэг эргээд нөгөө сэдв рүүгээ ороход те. Гэхдээ бас секстэй холбоотой сэдв рүүгээ ороход одоо юу гэдэг хүүхдүүдийн одоо нөгөө хадам ээжүүд хадмуултайгаа ханд амьдарч байгаа хосын хувьд те. Хажууд нь бас ингээд нэг юм нөгөө процесс ч явагдсан шүү дээ. Секси одоо секс хийж л байгаа юм чинь тийм нөхцөл байгаа хосууд айгүй тийм хэцүү байна гэж бас айгүй их мессеж ирдэг байхгүй одоо тэгээд тийм нөхцөл төрнөд яах хэвтэй нөгөө чив чимээгүй тагтаа байрлал одоо тийм болоо одоо мэдгүй хадам ээжийн өнцгөөс бас ямар хуу байр суурьтай байр суурь нь ч одоо юу ах тий одоо ямар яаж мэдрэгт одоо мэдгүй та яг тийж хамт амьдарч үзсэн мэдгүй л да. Би бол яг тийм нарийн одоо тийм нэг хувийн амьдрал хэтэрхий ойрхон хамт амьдарч бол хүүхдүүдтэй бол үзээгөө. Гэхдээ өөрөө бол би яг анх бэрээр орохдоо наадах хичээг үзсэн. Тэгээд би нөхрийнхээ бүр цааш нь түлхэхэд болохгүй юм шүү гэдэг гэр дотор. Монгол гэр дотор шүү дээ. Тэгээд хадам ээж нэг талд хадам аав нэг талд унтаад байдаг. Бит хоёр дунд нь газар унтаад байдаг. Тэгээд ингэж болохгүй юм шүү би чи айгаад. Гэсэн чи манай нөхөр болдгийм гэсэн шүү дээ. Тэгээд би чи нүгэнд нь ороод. За. Тэгээд яг нөгөө нэг гэлээ хазаал тэгэл өнгөрсөн шүү. Тэгээд ерөнхийдөө бол би дараа нь Жефиг би дагуулад хөдөөгөр явсан чинь бит хоёр бас аавынд бас хоёлаа аавын гэрт хоёлаа асуудал болдог байхгүй гэсэн чинь би болохоор тэгэхэд чинь би болохоор болдгийм гэдэгт нь би тоглосон. Тэр төрөлд нь би тоглосон. Болдгийм болгочихоо гэд. Тэгээд нөгөө чинь болох юм гэх нөгөө Америк хүнчээс тийм огцол ерөөсөө байж үзээгүй. Гэсэн чинь за чи энийг хийж чадахгүй бол Монгол хүн биш шүү гэдэг баг тэгээд амшаа. Сүлгүүлээд байгаа юм шүү те. Чи Монгол хүний амьдралыг л мэдрээ гэж бодож бол Монгол эр хүний юун дундор явдгийг чи мэдэр гэл. Монгол эрчүүд чи ингэж байгаа л болгочдгийг шүү дээ. Тэгээ нөгөө Монгол эрчүүдийг магцаар гад нөхрийгөөөр сургацсан. Гэсэн маань Монгол эрчүүдээс дор орохгүй тулд болгосон шүү дээ.
Йоо та бүр ямар гоё хүн бэ. Тэгээ тэгснэ дараа нь ингэж байгаа шүү дээ манай Жеф. Хурж ирсэн ээ. Тэрийг нэр өгцөн. Америкт очиод ярихдаа хүүхдүүдэд бүр өнгөрч яриад амж. I did the gear sex гэдэг. Тэг gear sex гэдэг нэрлсэн. Тэгээ нөгөө охтууд нөгөө нэг бас амар нээлттэй автаа. Тийм үү өстө та тэгээ чадсан гэж өгсөн. Танах болсон гэж өгөх. Амар нэтэ тэгсэн чинь манай нөхөр тэгээд авч. Манай эхнэр намайг гэр секс хийхгүй бол Монгол эр хүнээс дор гэж хэлэх гээд байсан гэд. Тэгээд би эгондо баригдаад би Монгол эр хүнээс дор болохгүй тулд I did the гэр секс гэдэг. Тэгээд авч. Тэгээд Айгу нэрээ авч гарсан биз дээ. Тэгээ айгу хошин шогийн мэдрэмжтэй хандах хэрэгтэй л дээ. Ер нь бол иймэрхүү юмд бол энэ чинь аз жаргалтайгаар хийгддэг ажил шүү дээ. Тийм учраас яана хатан байж хажууд байна, хатан аавын хажууд байна. Би нэг жаргахгүй байна энэ гэж бодож хэрэггүй. Харин ийм нөхцөлд ч гэсэн бит хоёр жаргаж чадаад байгаа лаг үн те гэж тэгж гоё бэ. Ямар хайцгүй яа. Яг арчсаад мэж байгаас яг. За ер нь бол тиймэрхүү одоо амьдралын тийм бүх нөхцөл байдлыг бол даваал аз жаргал гэдэг чинь бэлхаал ороод ирдэг шүү дээ. Тийм учраас тэр амьдралд ямар нэгэн нөхцөл саадтай байх юм бол саадыг давж чадчихээн тий хоёлаа гэдэг тийм л юмэг бий болох хэвээр. Nice. Гоё бэ. Тэр үнцгийг харах үнцгийг тийм болгох хэвээр. Тийм манай нөхөр өтгөр бол ямар ч саад байсан даваал хоёлаа нэг давчлаа тий ингээл нүдэн гэлцэл явж идэв шүү дээ. Тэгэл гоё идэв шүү дээ. Хоёлаа өөртөө л нөгөө нэг тий хоорондын харилцаа яг чухал нүн байгаа байхгүй тий. Тэгэхгүй тэгэл нэг нь нөгөө одоо хадмуудаас ч юм уу эсвэл ээж аваас ичээл за боли гэл яах юм бол улам л нөгөө харилцааны холдоол тий. Улам л цөөрөөл нөгөө харилцаа. Тийм бараг л би тийм. Тэгээ би ч одоо анх нөхрийгөө бараг танаа ээж аа бид нарт тусдаа өөрөө гэр хангасангүй энэ төр гэл анхнаасаа тэгчүүл тэгэл тэр чи аз жаргалгүй л болчихсон. Харин нөхрийнхөө өгөнд ороод за ийм нөхцөл ч гэсэн болт юм уу? За болгоё гэж болгоцсон. Тэгэл болгоцсон ч ойлоо амар аз жаргалтай болчихж байгаа юм чи. Тэгээ шүү дээ. Яар гоё юм бэ нэг юм. Них гоё бүр аз жаргалтай алчлаа гэр секс юм байсан. Гэр секс. Би ч үзээгүй юм байна. За наад чи Монгол хараа бүр ингээд төдөлөөсөн дээрээ хилээ. Тэг төдөлөөст чи энэ байх ёстой шүү. Чи үнэхээр л монгол хөө юм болоо. За би ээгөө харуулнаа. Би айгу Жефик шүрүвтсэн шиг таарыг шүрүвтэж. Одоо манай бүх сонсогч нар бараг шүрүвтэж байгаа. Гэр секс гэж брэнд үг гарч ирж штэ. I did great гэр секс. Секс ингээ болоод дуслаа тэгээд одоо хүүхдтэй боллоо шүү дээ одоо. Тэгээд арчсан ээжийн өнцгөөс харахад нөгөө хүүхдүүдийнхаа хүүхдийг харна гэдэг ч юм уу эсвэл нөгөө одоо манайхны нийтлэг үзэгдэл шүү дээ. Ер нь бол эмээ өнөр нь хүүхдээ хардаг. Тиймэрхүү асуудал дээр ер нь та ямар байр суурьтай байдаг вэ? Гэхдээ шаардлагатай бол харна шүү дээ. Би бол одоо эхнийхээ зээг бол нэлээд сайн харсан. Одоо 5 хүрч байна. Ер нь бол тэр бол эмээгийн охин шүү дээ. Тийм. Эхний бүр нэг өдөр төрөөл эхний нэгдэх өдрөөс нэхлээл харсан шүү дээ. Одоо хоёр дахь нь гарах гэж байна. Тэр нөхрийг гарахаар бас тодорхой оройтой бас харах бах. Гэхдээ нэг яг эхнийхийг харсан шиг тэгж олон цагаар харж чадах нь үгүй юу? Ямар ч үсэн багсгсан цагаар бол харах л бах. Тий. Нөгөө нэг юм үг гэдэг штэ хүүтэй болол охинтой болол хүүтэй гэж нэг үг гэдэг штэ. Тэгээд нөгөө яг надад ингэ санагдаж байна л да. Ээж эмэгтэй хүмүүс одоо хатан ээжүүд хүүгээ ч юм уу илүү ингэж нөгөө хармалдаг юм шиг байгаа. Нэг юм хармалдаг ингээ хүний хүн болоо явчлаа. Тэгэл тэр хүн чинь мэдээж амьдралаа зохиогч байгаа юм чинь өдөр болгон бас ээж рүүгээ яриад иж чадахгүй, өдөр болгон ээж рүүгээ очиод иж чадахгүй болохоор нэг юм хармын сэтгэл яваад тэгэд уур нь хүрээд идэм болов гэж би нэг дотроо зүгээр нэг бодож байхгүй юу. Тэгээд танд ер нь тиймэрхүү юм та одоо тэрэн дээр яг юу гэж тийм хармын сэтгэл байдаг уу? Байжсэн нь охин дээр чинь над өстө тийм байхгүй. Би одоо хүүдээ охиндооч тэгэл нэг надаас яваад тэгчих гээд байна гэж тэгж тийм хармын сэтгэл ерөөс төрж үзээгүй. Тэгээд гомдчиход байна нөгөө хоёр маа сонсоо. Гэтэ ямар ч байсан. Үгүй ямар ч бас нөгөө хүүхдүүдээ л аз жаргалтай л явж ийл тэгэл. Аз жаргалтай бие дагаад амьдрчивал бүр сайн л үзэл гэж бодсон шүү дээ. Тэгээ надад бол тэгж яг тийм үргэлж натаа ярих хэвээр үргэлж ингэж тайлангаа тавьж явах хэвээр үргэлж одоо миний контрол дор байх хэвээр гэж би юусоо боддгоо шүү дээ. Тэгэл би дагаал явал бүр сайн. Гэхдээ
хаяа ирж тэгэл тайлангаа бүгдээрэл тавьдаг болохоор би ерөөсөө нэг тэгж хармын сэтгэл төрж байгааг юм байна. Өөртөө би тийм хүмүүс зөвлөгөө өгч мэдэхгүй юм байна. Би өөрт тийм сэтгэл ерөөсөө байж байгааг учраас. Үгүй айгүй олон эмэгтэйчүүд ингээд залахгүй байна манай хүү гэд би тэгж айгүй олон нөгөө найз эгч нараас сонсчихсан байхгүй. Нэг хүүхэндээ суугаа явсан чинь ингээд надруу залахгүй байна. Тэгээд би одоо ээж нь юмсан байгаа ингээл нэг тийм комплин юм яваад идэг байхгүй. Тэг би дотроо бодож суужсэн. Тэгвэл хүүн залахгүй тэр нөгөө бэрлүүгээ залгачих хэрэгтэй гэж санагдаад байна. Би бол одоо хэрвээ хүүхдэд маань надруу залахгүй удаад байвал нөгөө талаас нь мэдээлэл авчиж бас болно шүү дээ. Нөгөө бэр хүргнээс тэгвэл ер нь мэдээлэл авъя гэвэл яаж л яаж аавна гэж бодож байгаа шүү дээ. Хайцаа бүр болом гоё болох юм шүү харин бэрлүүгээ залгаад хүргэнлүүгээ залгаад байл за юу вэ наа. Тэгэж нөгөө нэг яг нээлттэйгээр ярьдаг бас ээж нар олон болоосоо гэж бодож байлаа. Тэгэхгүй нөгөө нэг хүүхдийнхээ хувьд одоо хүүгийнхээ хувьд үргэлж номер 1 байхыг хүсээл те. Одоо яг хамгийн түрүүнд анхаарал хандуулдаг хүн нь би явах ёстой гэдэг ч юм уу. Тиймэрхүү өнцгөөс бас хандаад идэг ээж нар бас байдаг байж магадгүй. Ер нь байдаг. Тэгээд одоо яг хүний хүн болоо явсан бол одоо тэгээд гэр бүлдээ илүү анхаарал хандуулна гэдгийг бас ойлгох хэрэгтэй байхаа л гэж бодоод шүү дээ. Амар үг айдтай хүмүүсийн хооронд. За наад тал дээр чи өстө би нэрээ үнэхээр зөвлөгөө өгч чадахгүй юм. Нэг ийм асуулт асууя гэж бодоодсэн. Бит хоёрын хувьд бол ингээд тий айгүй ингээ олон нийтээр секса ярьчлаа тий. Айгүй их ингээд өөрсдийнхөө баг өмнөх түүхийг ингээ ярьж байгаа хгүй. Тэнгүүд хоёр одоо хүнтэй цугаар хэцүүд нэ гэдсэнд нэг тийм яриа байгаахгүй. Хэрвээ таны хувьд бит хоёр шиг одоо яг юм хамаг юм ярьсан тий. Бүх ингээд намтар түүхийг мэдж байгаа хүнийг бэр болгож хэрвээ авахаар бол та яаж хүлээж авах вэ? Өмнөх нь чухал уу эсвэл хамаагүй юу? Ямар ч над ч ямар ч хамаагүй шүү дээ. Одоо миний ерөөдөн бэр юугаа ярьж байгаа надад ерөөс ямар ч хамаагүй шүү дээ. Тий юугаал ярина, юутагаал ямар л намтар түүхтэй тэр ерөөс хамаагүй шүү дээ. Хамгийн гол нь нийлсэн цагаасаа эхлээл хоорондоо л болж ивэл тэгэл болно шүү дээ. Тий. Би ч гэсэн нөхөртөөгөө суухтаа ихэл тэр хүний өмнөх амьдралтай байсныг мэдчихэж байгаа. Манай хүн ч намайг өмнөх амьдралтай байсныг мэдчихэж байгаа. Тэгэл уулзсан мөчөөсөө эхлээл гэрэлсэн мөчөөсөө эхлээл хамтын амьдрал шүү дээ. Тэрнээс биш тэрний өмнөх амьдралыг одоо яриач яахын, шүүгээч яахын, ярьчлаа гэж уурлаач яахын юу ч өөрчилж чадахгүй юм чинь. Тэг юу ч өөрчилж чадахгүй юмд уурлаад юу яах юм тийм үстэй. Тэг би бол тэрийг бол ерөөс тоохгүй. Тий. Энэ нэг айгуу гоё мессеж олж очиж байгаа гэж бодож байгаа нөгөө манай эмэгтэйчүүдэд би ингээ өмнө нь тийм залуутай ирчихсэн юм аа би найз залуутай ч юм уу гэрийнх нь мэдчихвэл намайг яах болоо гэж айгуух санаа зовоод байна гэдэг ус аахгүй тэгээд битгаар болохоор өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээ тий одоо чи хин бэ тэр чинь чамайг бүтээсэн хүн тэгээд чи яг одооноос танилцсан бол чамайг яг одоогоор ч л хайрлаж ах хэвээр гээд айгуух тийм мессеж өгдөг байхгүй тэгээд танаас бүр ингээд баттадхаад мессеж авсан чинь тэгээд бүр өөртөө ч гоё болчлоо өрөөлд одоо сонсож байгаа хүмүүс ч гэсэн айгуу гоё эмэгтэйчүүд илүү гоё санагдчихж байгаа гэж бодож байна. За гэхдээ дэлхийн бүх хадмуудаас дэлхийн дахинаар байдаг бүх хадмуудаас хамгийн одоо нээлттэй хадмууд нь ер нь монголчууд шүү. Монголчууд бол яг уламжлалаараа бол ерөөсөө өмнөх амьдралыг тоодгүй шүү дээ. Өө тийм үү? Ингээл тэгэл дараагийн амьдралаа эхэлдэг. Тийм айгүй прагматик хүмүүс шүү дээ. Тэгэхээр монголчуудын энэ прагматик ялангуяа энэ гэрлэлтэнд өмнөх хүүхдүүдэд өмнөх амьдралд ингээд нээлттэй ханддаг ард түмэн бол ер нь бас цөөхөн шүү. Ялангуяа лалынхан бол тийм хүлээж авахгүй. Одоо юу ч гэдгийг Америкчуудын төв пуритантууд гэдэг тэр нэг бас нэг амар пуритант хүмүүс шүтлэгтэй хүмүүс тэд нар чинь нэг хүлээж авдаггүй бүх юм л амар төгс байх хэрэгтэй гэж боддог хадмууд бол дэлхий дээр айгүй олон шүү дээ. Хаа очиж Орос, Монгол те энэ хавийн Евро-Аз талын энэ хавийн хүмүүс чинь тэр тал дээр бид нар чинь айгүй нээлттэй хадмууд байхгүй. Ер нь бол нээлттэй одоо бүр философтой Монгол философи айгүй нээлттэй. Тийм учраас Монголд хөргөн болж ирсэн хүмүүс одоо Монгол хөргөн бэрүүд ер нь бол одоо хамгийн зөөлөн хадбудтай гэж би бол хэлмээр байна л да. Тийм учраас тэр энэ асуудал дээр бол их чөлөөтэй нээлттэй байх хэрэгтэй. Зүгээр л бид нар бол хаавч шүүдэггүй гэж би хэлэх гээд байна. Өмнөх амьдралыг бол нэг шүүгээд идэг хүмүүс бол биш. За яг шүүдэг бол амар тийм хахир хүмүүс таарлаа гэж бодоход тэр нь бол амар цөөхөн. Тэг их биш. Тийм учраас таярт бол сайн хадам таарах магадлал 70% гэж байгаа байхгүй. Заашгүй. Тэгээд нөгөө үнэхээр хатуу хадам таарах магадлал 30%. Гэтэл бусад орнуудад энэ яг 30-70 гэдэг эсрэгээрээ байдаг шүү. За ирээдүйн маань айгүй гоё
Гэрэлтэй тэгэлтэй. Гэрэлтэй тэгэлтэй. Тэгэхгүй бид хоёр чинь заа за одоо. Гэрэлтэй гэгдэ болж байгаа. Харин тий. Тэгэхгүй бид хоёр яг тэгж бодоодсэн байхгүй. Энэ подкастаас хойш амьдрал дуустаа гэж бодох гэсэн нөгөө. Тий, яг тэгж бодсон бид хоёр бол. Тэгээд за одоо нэг гэрийнхэн сонсдог тий. За одоо нэг хүнтэй суугаад гэрт нь очдөг. За нөгөөд чи нөгөө секси ярьдаг хүүхэн чинь штэ гэд гэрийнх нь яриад унах болоо гэж одоо бас амар санаа зовж ирсэн энэхүү эндээ тий. Одоо бүр санаа зовхоо болчлаа. Бүр хэл мэдгүй хүнтэй сууд юм уу гэж бодож ирсэн яа. Монголоор хэлж. Зүгээр штэ. Зүгээр. За сайхан зориг тавиад зоригтой хүрсэн тийм гоё яриа болж ин гэж би бодож байна. Хүмүүс бас нэг өөр мессеж өгөх гэж хоёр юу нь бол зориг тавьсан штэ тий. Нөгөө хадам ээж гэсэн нэг тийм үгийн эерэг утгын илүү гаргах тий. Зорилгоор бол хоёр тантай бас ярьсан байгаа. Тэр юм та айгүй сайхан гаргаж өглөө. Тэгээ бүр нэмээд бүр сайхан гэрэлгийгээ нэмээд өглөө. Харин тийм бүр нэг юм юу гэдэг би бол өөрөө зүгээр айгүй гоё хадам ээж баймаар юм шиг гинт санагдчихлаа. Нэг юм яг мэдгүй одоо эсвэл ингээм хадам ээжтэй бүр ингээ хайр өгмөрч юм шиг нэг хадам ээж гэдэг айгүй тийм муухай энерги бүгдийг ингээ аваад муухай энерги яг нэг тиймэрхүү юм байдаг шүү дээ. Хадам ээжийн суудлаа одоо жолооны хамгийн уртлын суудлаа хадам ээжийн суудл мод гэх нэг бала юмнууд явдаг шүү дээ. Тэгээ тэр мэр бүр ингээ зүгээр хадам ээжтэй хайр өгмөр байна. Хадам ээж болох хүн маань хаана байна? Яг зөв. гэж мэрэн. Тэгээ ер нь бол гэхдээ тий ер нь бол та нар ингээл ямар ч хүнтэй гэрэлсэн цаашдаа та хоёр ч айгу залуу охтод ямар ч хүнтэй гэрэлсэн цаашдаа нөгөө нэг ямар ч хүргээ ирсэн би бүгдийн тэртээ тэргөө уулзахаасаа өмнө хүлээн зөвшөөрөө шүү гэд нэг хүүхдүүдэд хэлсэн шиг та нартай уулзах залуучууд чинь ээж аваагаа сонгохгүй шүү дээ. Тийм учраас ямар ч хадам ээж ямар ч хадам аав надад таарсан би хүлээн зөвшөөрнө гэд урдчлаад бас хүлээн зөвшөөрчих гэсэн байхгүй. Тэгэхээр урдчлаад хүлээн зөвшөөрсөн хадмуудтай эвтэй найртай байх шиг сайхан юм амархан юм байдаггүй байхгүй. Хүмүүс бас нөгөө нэг төсөөлөхдөө надтай заавал хамгийн сайн хүн таарах хэрэгтэй гэдэг ингээ хүлээгээд байдаг. Манай нөхөр ийм гоё юм чинь манай нөхөр ээж аа бүр гоё байх хэрэгтэй гэдэг ингээд илүү өндөр жишээлбэл шаардлага тавиад идэг байхгүй. Гэтэл одоо жишээл миний одоо ирээдүйд нөхөр болох хүний ээж аав ард тал нь ямар ч байсан би хүлээн зөвшөөрнө гэд урдчлаад хүлээн зөвшөөрсөн бахад дасан зохицоол тэгэл явчихна шүү дээ. Тэгээ сайхан амархан явчихна. Тэгэхээр ихэнх хүмүүс нөгөө нэг хүлээлтээс нь зөрсөн хүмүүсийг өөлөд идэг байхгүй юу? Тийм тий нэрээ. Тэгэхээр хүлээлтээ бол нэг хитрхийн өндөр тавиал эсвэл хүлээлтэн дээр нэг хитрхийн ингээд сонин бүтшгүй шаардлага тавиад иж болохгүй байхгүй юу? Байгагаар нь сайхан хүлээж аваад чин сэтгэлээс хандхад угаасаа ямар байгагаар нь сайхан хүлээж аваад тийм. Таны зүгээс бас одоо юу гэдэм бэ? Хилээгүй үйлцэн битгаар асуугаагүй асуулт хэрвээ яг энэ сэдвтэй холбоотой байвал та бас би бол ингэж хэлэх гээд байл да ардсан нийгэмд өсөж байгаа энэ Монгол залуучууд маань мэдээлэл ихтэй айгүй их тийм чөлөөтэй мэдээлэлтэй эрхчлөөтэй орчинд өсөж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг нөгөө мэдээллийн цагдах гээл ярьж байгаагийн цагдах гээл уншиж байгаагийн цагдах гээл утсын цагдах гээл ингээл ялангуяа мэдээлэлтэй холбоотой тийм цагдах тийм хянах тийм ажлыг ээжүүд нь аауд нь хадмууд нь хийхгүй болчвол бас зүгээр юм гэж би хэлэх гээд байгаа байхгүй юу. Ерөнхийдөө бол одоо нөгөө фэйсбүүктэй холбоотой ховж ив тэрэн дээрээ тэгсэн байлээ. Энэ дээр ингээд лайк дарсан байлээ. Тэгж ретвит хийсэн байлээ. Ингэж тийм үнтэй фэйсбүүкээр найзсан байлээ. Энэ гэдэг нэг ийм шин маягийн хов гарч ирчээд байгаа байхгүй юу. Хосуусын хов. Тэр ийм шин маягийн мэдээллийн 90 100-ны шин ховноос бас өөрийгөө ингээд бүрэн салгаад ер нь бол шинэ үеийн ардчилсан нийгмийн залуучууд бол мэдээлэлтэй орчинд байгаа. Маш их мэдээллийн сүлжээний дунд байгаа. Энэ мэдээллийн сүлжээний дунд нь хитрхээ их нэвтрээд хитрхээ хэнийг хяналтын хэрэгсэл болгож болохгүй шүү гэж би залуучуудаа ч хэлмээр байна. Түүний ирээдүйн хадмуудад нь хэлмээр байна. Одоогийн хадмуудад нь хэлмээр л та. Би бол хүүхдүүдийнхаа нөгөө мэдээллийн орон зайг хэрөөсөө хяндаггүй. Өөрийнхөө мэдээллийн орон зайг ч бас өөрийнхөөрөө байлгадаг. Тэгэхээр өөрсдийнхөө мэдээллийн орон зайг өөрөөрөө байлгах нь энэ эрхчлөөтэй нийгэмд өөрөөрөө амьдрах бас нэг нөхцөл байхгүй. Тэгэхээр энэ нөхцөлийг бас хүлээн зөвшөөрчвөл зүгээрээ юм аа гэж хэлэх гээд байна. Яг нөгөө нэг одоо юу гэдэг ажилласан хүний амнаас гарч байгаа үг ч юм уу. Яг нэг юм айгүй гой санагдчихэ надаа ингээд миний эрхийг надад өгж байгаа юм шигтэй. Одоо би хинтээ уулзах одоо хиний фэйсбүүк дээр хинтээ ямар эрхтэй хүнтэй найз залахыг ингээ манай хадам ээж биш. Яг миний өөрөө эрхийг маань эдлүүлж байгаа. Орон зайтай байлгаж байгаа нь айгүй одоо тийм хадам ээж маань байгаасаа гэж яг тийм одоо мессеж өгж байгаа танд бүр
маш их баярлалаа. Айгүй олон ээжүүд энийг одоо ээжүүд ч гэлтгүү аавууд энийг бас сонсож байгаа бах тий хадам аав ээжүүд одоо болох хүмүүс ч байсан чамаагүй. Тэгээд миний одоо сүүлийн одоо миний сүүлийн хэлэх үг одоо би одоо хинчи сүүлийн хэлэх үг мөхтэй хаач хэлэх үг гэж. Ямар ч гэсэн таны хувьд бол одоо маш их баярлалаа гэж бит хоёрын зүгээс бол маш их баярлалаа гэж хэлмээрэн. Тэгээд айгүй гоё шин өнцөг шин ингээд уур амьсгалыг манай хүлээлгийн өрөөнд ингээ оруулж ирсэн те яг одоо ингэж намрын үед айгүй гоё шин цэвэр агаарыг манай өрөөнд оруулж ирсэн танд маш их баярлалаа гэж хэлмээрэн. Тэгээд эндээс өнөөдрийн дугаараас маш олон хүмүүс шин мэдээлэл те одоо шин мэдээлэл гэхээсээ илүү нэг ахиж нэг бодож тунгааж үзэх. Би чинь өөрөө хадам ээжтэй яаж хандсан бэлээ? Би чинь өөрөө бэрдээ яаж хандсан бэлээ? Өөрөө хаан босгочоо тэрийг давж чадахгүй яваад идэм биш үз гэсэн бас нэг өнцгөөс хараад үзсэн болов уу гэж миний бас бодож байна. Манай найз ингээд хоронгуулаа хэлжтэй. Тийм яг зөв хэлж байна. Тийм яг тэгж бодож байна. Тэгээд жоохон ч гэсэн сэтгэл гаргаад яг сэтгэлээсээ хандаад нэг үзээрэй. Тэгвэл хадам ээж чинь гой хүнж байх юм билүү? Гой хүнж байх юм билүү? Окей, яг би бол тэгж хэлмээр байна тий. Нөгөө айгу бас муугар бодож явж байгаа юм билүү? Тэрний хооронд үгүй нэр би чинь манай хадам ээж чинь өөрөөр нэг хараад үзээсэй гэж хэлмээр. Нөгөө нэг тог тасарсан чинь манайхан чинь дайчгүй хүмүүс байдаг юм биш үү гэдэг шиг үү? Талцж явлаа гэдэг шиг үү? Харин тий яг тэгээд нэг тогоо таслаа яриад үзэх юм уу? Тэр шиг нэрээ нөгөө хэсэг одоо тий нэг жишээл хадам хөргөн бэрүүдийн хооронд жоох ингээд муу долгион яваад ивэл тэр долгионы хэсэг таслах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ ханнуудаа хэсэг нураагаад тэгээд ингээд нөгөө муу долгионы Wi-Fi хэсэг унтраачаад тэг ингээ харахад нэр нь дажгүй хүмүүс байт юм биш үү гэж бас харагдаж магадгүй шүү тий. Харин тий. Хадам ээжид хүлээн зөвшөөрөгдөх үү? Нэг тийм хиллэг байдаг л одоо хадам ээжид хүлээн зөвшөөрөгдөхийн тулд юу хийх ёстой вэ гэдэг ч юм уу. Одоо юу гэдэг анх орохдоо бэлэг мэлэг одоо заавал өгөх ёстой ч юм уу. Одоо сая оюун гэрлэгчийн хэлдгээр нөгөө ёс уламжлалаас гадна бас нэг хахуул өгөх заавал шаардлагатай юм уу? Ямар ч тийм шаардлага байхгүй шүү дээ. Хадам одоо надад бол жишээлбэл хүлээн зөвшөөрөгдөх тийм элдв бэлэг мэлгэний шаардлага ерөөсөө байхгүй. Би хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг хүүхдийн аз жаргалыг хараад мэдчихдэг гэж би хэлсэн шүү дээ. Тэгэл хэрвээ хүүхд маань аз жаргалтай байж юм бол нүднийг ялцаал царайг гэрэлтэл угаасаа аз жаргалтай байгаа юм чи харагддаг шүү дээ. Тэгвэл тэгэл тэр таарсан үн бол яг зөв сонголт байсан байна гэл тэгээ шууд хүлээн зөвшөөрнө шүү дээ. Тэг хамгийн гол нь хүүхд ч аз жаргалтай байна уугүй гэдэг л хамгийн том шалгуур. Тэгвэл ардчилсан ээжийн хувьд хос хоёр өөртөө аз жаргалтай байгаа дүдэндээ гэрэл цэцруулсан яг тэр очийг мэдрүүлсэн тийм харилцаагаа л барьж авах хэрэгтэй байна. Ялаагүй бодоод л хэлсэн шүү. Яг үнэ. Тий. Ерөөсөө тий аз жаргалтай үедээ л орж ирж байгаа гэдэг. Хэрэлцсэн үедээ орж ирэх хэрэггүй гэсэн үг байхгүй юу? Ер нь хэрэлцсэн үедээ орж ирэх юм бол тэгэл хоёлоо буруу харагдаж шүү. Тэгэж тий. Тийм учраас за одоо ч би хүүхдүүдэд хэлэх гээд шүү. Над дээр нар хосороо ирмээр байгаа л амар аз жаргалтай орж ирэл тэгэл болоо шүү тий. Энийг сонсож байгаас нөгөө хинэ. Та нар намайг хэнийг ярьж байгааг мэдж байгаа. Одоо ингээд жижиг сажиг юмнаас муудалцсан үедээ хадмууд дээр очиод хэрэггүй. Дээр нь эмэгтэй хүний PMS-тэй үед очиод хэрэггүй. За тэгээд амар гоё аз жаргалтай үедээ л очих хэрэгтэй. Гисэн сайхан үгээр те энэхүү одоо подкастаа ингээ сайхан жаргая. Тэгээд арчилсан одоо хадам ээжийн өнцгөөс манай оюун гэрлэгч маань маш сайхан ярьлаа. Тэгээд маш олон мессеж та нарт өгсөн бахаа гэж бодож байна. Өмнө тантай ерөөсөө нэг ингэж амар юу ярьжсэн бас ховор ахт. Би таны нөгөө юг ярьжсэн. Та ингээд нөгөө яг улс төрийн одоо карьерийнхаа одоо тий юу гэдэг нь таны нэг имиж байдаг шүү дээ. Одоо яг нэг юм сарл одоо юм хослолтой. Яг тийм нөгөө нэг дүрээр нь би нөгөө харсаар байгаад тэр ч одоо хизээ юм би хэдэн жилийн өмнө хамгийн анхны шинэ жилийн нэвтрүүлгээр та нэг өөр айгүй гоё мөсмөсөө ингээд өөрөөр янзалцсан гоё падаачтай орж иржсэн баггүй. Тэр нэвтрүүлгийг нь үзчихсэн. Тэгээд яах та шал үгээр харагдчих штеп. Ийм үед нь ингэж асуусан болоосаа гэж би надад бүр айгүй олон асуулт байсан байхгүй. Тэр үед тэр сэтгүүлч тэгтээ нөгөө нэг зөвхөн улс төрийн талаар ярьсараа дууссан. Би яасан бол ингэж асуух байсан ингэж амар их байдгаараа гойшоод ирж байгаа. Тийм байдгаараа гойчод ирж байгаа чи улс төрийн яриулсараа дууссан байхгүй. Би тэгээд энэ одоо гоё юм асуухгүй гэж бодоод өнгөрсөн. Тэгээд тэр мөрөөдлөө би биелүүллээ. Тантай би секс ярьлаа штеп. Йоо ингэрлэгчээ. Хоёр нэг ахид нэг өөр хүнийг гаргаж ирсэн одоо таньж байгаа юм шиг санагдлаа.
зурагтаар хардаг ч юм уу тий. Бид гур бол яг ингэж нөгөө амьдаараа гэдэг юм тий. Эргөөрөө уулзж байгаагүй шүү дээ. Одоо яг таныг бол бид нэр ингээд зурагтаар ч юм уу эсвэл нөгөө номоор дамжуулж ингэж одоо харж яснаас биш яг ингэж нэг юм өөр сэдвээр хадам ээжийн тухай нэг өөр яг эмгтэй хүн гэдгээс нь ээж хүн гэдгээс нь ерөөсөө ярьж байгаагүй юм тий. Бид хоёр тал амар гой санагдчих юм. Нэг юм нэх гоё яллаа ярьчлаа. Манай сонсогчд бас сайхан нэр өгсөн танд маш их баярлалаа. Ингээд л хичээ. Тэгээд цаашдынхаа бүх зүйлд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Таны бас сэдэж хэрэгжүүлж байгаа тийм энэ сайхан төслүүд бас амжилттай болоод явж байгаад нь бол бас одоо Монгол улсын иргэн үний зүгээс бол маш их баяртай байгаа шүү гэдгээ бас дахин хэлье. За баярлалаа. За тэгэхээр энэ удаагийн хүлээлгийн өрөөний дугаарт Мюнхен хотоос Заяа 12 Улаанбаатар улсын нийслэл Улаанбаатар хотоос оюун гэрлэгч маань холбогдлоо. Тэгээд дараагийн 7 хоногийн дугаараараа иргэн уулзлаа. Түр баяртай сонсогчдоо. Баяртай. Баярлалаа. Баяртай шүү.